Залуучууд театрын уран бүтээлчид өвөл цагийн үзүүрийн нээлттэй дэлхийн сонгодог бүтээлүүдээр хөшгөө нээлээ. Үүний нэг сонгодог бүтээл нь зохиолч Генри Хивсиний Нора жүжигийг театрын хамт олон болон залуу уран бүтээлчтэй тайзнаа амьлуулан тоглосон юм. Энэ удаагийн өвөл цагийн үзүүрийн нээлтээр сонгодог бүтээлүүд сонгож туйрах болсон шалтгааныг мэрэгжлийн үнээс тодруулахад орон нутагт мэрэгжлийн урлагийн байгууллага оршин тогтнож усын төсвөө санхүүгээр хангагдаж байдгийн гол утга учир нь үзэгчдийг дагсан нийгмийн захиалгад урлаг гэхээс илүү үндэсний өв соёлын биет бус харин дэлхийн нийтийн урлаг соёлын чиг хандлагыг тодорхойлсон шилдэг бүтээлүүдийг тасралтгүй туйруулж ард иргэдийн оюун санааны хөтөж байх эрхэм үүргийг нэр төртөө биелүүлэх зорилт юм а гэж тодорхойлсон юм. Лаа телевизийн үзэгчдтэй энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Яагаад өвөл цагийн үзүүрийн нээлтүүдийг бид сонгодог уран бүтээлээр туйруулсан гэхлээр бидний одоо бодсноор гэдэг юм уу цаашдаа төлөвлөж байгаагаар ирээдүйн загвар хотын иргэдэн оюунлаг байх тэр их хэдэл нь энэ сонгодог бүтээлүүд байх гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа бол үргэлжлээд энэ өвөл цагийн үзүүрийн нээлтийн тоглолтуудад хүүхд багчуудаа зориулсан шунал хүүхдийн жүжиг, за Монголын үндэсний сонгодог дөөр, учиртайгаар унтлагын дөөр, за 2012 оны 11 сарын 10-ны өдөр залуучууд театрын уран бүтээлчид Дөөр Үжиг Эрдмийн театрын дэргэдэх Нюанс Папера групптэй хамтарсан сонгодог концертыг үзэгчдийн хүртээд болох гэж байгаа. Тэгээ өнөөдөр нийтийн Нора жүжигийн нээлтийн тоглолтод хүрэлцэн ирсэн нийт үзэгчдтэй халуун талархал илэрхийлж байна. Театрын тайзнаа Генри Хивсиний Нора жүжигийг тоглолоо. Тус жүжигийг манай оронд 1985 онд ардын жүжигчин Дорт Самбуу найруулагч Усын төв театрын тайзнаа найруулан тоглуулж ардын жүжигчин Совд Нора буюу гол дүрийг бүтээж байсан бол энэ удаад Дархан хотын үзэгчд өмнөдөө дэлхийн алдартай сууд бүтээлийг үзэх боломжийг залуучууд театрын уран бүтээлчид олгож байгаа юм а.